Хамтаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр өргөжлөн хөрч байна. Яг одоо та бүхэндээ зочноо онцлоход бэлэн болсон байна. Өнөөдрийн зочноор оюурах аутизмтай хүүхдүүдэд үйлчлэх төвийн хүний ихэмч Мөнх Эрдэнэ бидний студид хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Ирсэндээ баярлалаа. За өнөөдөр хэдүүлээ үзэгчдэд аутизм эмгэгийн талаарх бас тодорхой мэдээллийг хүргэнэ. Тэгээ юун төрөнд бас тантай илүү дэлгэрэнгүй танилцмаар байна л да. Яг энэ чиглэлээр одоо хэчнээн жил бас ажиллаж байна гэх мэтчлээ. За би аутизмтай хүүхдүүдтэй ажиллаад бол 1.5 жил болж байна. Ер нь бол миний эргэн тойронд бол аутизмтай хүүхдүүд байсан. Тэгэхээр сүүлийн 8-аас 10 жил одоо аутизмтай хүүхдүүдтэй хамт одоо байгаа гэсэн үг л дээ. Тэгээд 1.5 жил бол одоо яг төвөө байгуулад ажиллаж байгаа гэсэн үг. Оюурах төвтэй бас танилцъя гэж бодож байна тий. Ямар үйл ажиллагаа явуулдаг ямар манай төв бол одоо боловсрал болон эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Аутизмтай хүүхдүүд дээр боловсрал болон эрүүл мэндийн одоо дэмжлэг хэрэгтэй байдаг. Тэгэхээр яг тэр чиглэлээр нь одоо эмч нарын баг, багш нарын баг хамтарч ажилладаг. Багш нарын багт бол одоо Туркээс, Оросоос багш нар маань ажилладаг, Монгол багш нар ажилладаг. Эмч нар донд бол доторын эмч, сэтгцэн эмч тэгээд одоо миний би ингээд хамтарсан баг ажилладаг гэсэн. За боловсрал гэхээр бас яг ямар талаас нь тий сургалт зөвлөгөө орд юм лөө. За боловсролын хувьд бол манайх сургуулийн өмнөх болон сургуулийн боловсролын хичээллүүдийг мөн одоо А-багийн хичээллүүд, хил заслын хичээллүүд, спорт заслын хичээллүүд ордог. Сургуулийн өмнөх боловсролын хичээл юм уу сургуулийн боловсролын хичээллүүд одоо аутизмтай хүүхдүүд дээр яагаад чухал вэ гэхээр бүгдийг нь одоо уншуулж, бичүүлж, бодуулж одоо сурах зорилготой ажилладаг. А-багийн хөтөлбөр одоо хүүхдүүдэд 1930 онд 1950 онд яг энэ аутизмтай хүүхдүүдэд зориулж одоо дахны үйл ажиллагааг сайжруулах, мөн одоо зан үйл засах тийм одоо сургалт явагддаг. Мөн спорт заслын хичээл, тэгээ хил заслын хичээлүүд манай дээр ордог. Тэгээ эмчнэр маань бол одоо хүүхдүүдтэй эрүүл мэнд болон витамины дэмжлэг үзүүлээд явж идэг гэсэн үг. Витамины дэмжлэг бас үзүүлдэг тийм. Эрүүл мэндийн одоо тал дээр нь бас асуухад тий. За ер нь яг хэдэн наснаас эхэлж одоо мэдэгддэйн тий. Яаж одоо хүмүүс хөвчлэн мэдээд энэ одоо оюурах төвийг зориод ирдгийг ч гэдэг юм уу те ямар шинж тэмдгүүд илэрдгийг за илэрсэн тохиолдолд бас одоо яах ёстой байдгийг те тэр талаар нь гоё мэдээлэл хүргэе гэж бодсон. За шинж тэмдгийн хувьд бол үндсэн 4 бүлэг шинж тэмдэг илэрж байгаа. Нэгдүгээрт бол хэл ярианы хоцрогдлоор илэрдэг. Ердийн хүүхдүүд бол 3 настай, 4 настай, 5 настай тодорхой хэмжээнд одоо үг холбоод яриа сурчсан байдаг. Тэр бүх бүтэн өгүүлбэрээр одоо харилцаад нийгмийн харилцаанд хэвийн орж идэг бол аутизмтай хүүхдүүдийн хэл яриа хоцорсон одоо 4 настай 5 настай тэр үед хэл 18 настай одоо үг хэлж чаддаггүй хүүхдүүд байдаг, авиагүй хүүхдүүд байдаг. Мөн одоо зан үйлийн асуудлаар илэрдэг. Зан үйл гэхээр аутизмтай одоо манай хүүхдүүд бол ихэвчлэн одоо тэгээд гараа ингээд одоо бус хүүхдийн хийдгүү үйлдэл хийх ч юм уу эсвэл гараа нүрнийхээ ойролцоо бариад одоо 9 жороор болгож харах ч юм уу, наашаа чаашаа гүүх ч юм уу, доороо эргэх ч юм уу, эсвэл одоо өөрийгөө зогсох ч юм уу гэх мэтлийн юм бусад хүүхдийн хийдгүү үйлдэлийг байнга хийдэг гэсэн. За, дээр нь нийгмийн харилцаа. Нийгмийн харилцаа бол одоо ердийн хүүхдүүд өөр хоорондоо тоглоомоор тоглодог, ердийн хүүхдүүд өөр хоорондоо ярилцаа тоглодог. Тэгэхээр аутизмтай одоо хүүхдүүд бол одоо нүдэн харилцаа байхгүй эсвэл нүдэн харилцаатай байж болно бусдтай тоглодоггүй одоо энийг хийгээрэй гэхээр команд биелүүлдэггүй гэх мэтлэн одоо ийм шинж тэмдгүүдээр илэрнэ. Мөн одоо мэдэрхэн асуудлууд гарч ирдэг. Олон нийтийн газар одоо бидний хэвийн гэж бодож байгаа одоо дуу чимээнд аутизмтай хүүхдүүд одоо жихэд дарж уйлах гэх мэтлийн юм хариу үйлдэл үзүүлдэг. Мөн одоо арсны мэдрэхүүдээр ихэд л одоо ердийн багахан хэмжээний ус тусгад л хувцас тайлж хаях гэх мэтлэн одоо ийм мэдэрхэн одоо хоолыг ялгаж идэх өнөрлөхүү одоо арсны мэдрэхүү гэх мэтлэн одоо 5 мэдрэхүүн тавуулаа одоо хэлбийсэн байж болдог. Энэ эмгэгийг бас ер нь бол эмчлэгдэх боломжгүй гэж бол их ярьдаг те. Тэгэхээр яг одоо ингээд хүүхдүүд яг энэ одоо сургалтанд яваад ч гэдэг юм уу хичээлд ингэж оролцоод ч гэдэг юм уу ингээд ирэхээр ер нь яг хүүхдүүд маань яг хэрхэн сайжирдаг юм бол
За манай дээр бол хамгийн хурдан сайжирсан тохиолдол гэх юм бол нэг 10 хүүхэд орж ирээд нэг сарын дотор дуржигдал одоо ярьдаг болсон тийм одоо сайн тохиолдлууд байна. Одоо бол явж байгаа хүүхдүүдээс одоо өөр хоорондоо ердийн цэцэрлэгт одоо нэг сарын хугацаанд шүү дээ. Ердийн цэцэрлэгт явж байгаа мэт ингээд одоо хамтарч тоглоод одоо богоон болоод дуугараад нэг нэгнийгээ одоо ингээд хөөцөлтөд инээлтэд тоглож байгаа хүүхдүүд ч гэсэн байгаа гэсэн. Тэгэхээр бас ер нь бол сайжрах боломжтой. Гэхдээ энийг одоо яг ингээд багад нь одоо мэдээд илрүүлээд авах юм бол одоо багаас нь гэж явбал илүү үр дүнтэй. Яг ямар нөхцөлд явбал яг илүү үр дүн илүү хурдан байдаг вэ? За ер нь ямар ч одоо өвчин эмгэгийг одоо аль болох бага насн дээр нь одоо оншилж тэгээд одоо эмчлэх хэрэгтэй. Тэгээд сайжирдаг. Аутизмтай хүүхдүүд дээр яг онцлог нь гэх юм бол ер нь манай төв 3.5 наснаас дээш хүүхдийг авч байгаа гэсэн. Тэрнээс өмнө бол одоо асаргаа хитрхи одоо их байдаг. Тэгэхээр 3.5 наснаас дээш одоо 12 нас хүртэлх хүүхдүүд манай төв дээр явж сайжирч байгаа гэсэн. Онцлогооны хувьд бол яг сэтгцэн эрүүл мэндийн төв дээр очиж заавалчгүй онцлуулах хэрэгтэй. Тэгээд онцлуулсан бол одоо манай төв дээр ирж үйлчлүүлж болно л гэсэн. Агшуулгын хил заслын төвч байдаг юм уу те. За яг ийм үйлчлэх төвүүд бол олон байдаг юм шиг санагддаг. Гэхдээ түрүүн бас таны яриан дээр дурддагдсан эрүүл мэнд болон боловсрол за эрүүл мэнд талаасаа бас ингээ витаминыг илүү одоо нэмдэгч гэдэг юм уу те. Тэр нь бас ийм үр дүн ихтэй байдгаа гэж түрүүн бас ярьж ирсэн. Тэр талаар гоё дэлгэрүүлээд сонсомоор байна л да. Тэгээ витамины дэмжлэгийг яг дан одоо би маш их үр дүнтэйгээ яриад байгаа асуудал биш. Энэ одоо дэлхийн нэр дээр л одоо сүүлийн үед энэ витамины дэмжлэг аутизмтай хүүхдүүд маш их үр дүн гаргаж байна гэдэг одоо сэдв явж байгаа. Энэ одоо витамины дэмжлэгийг хэрхэн хийх вэ гэдг нь одоо манай байгууллагын бид одоо судлаад витамины дэмжлэг одоо аутизмтай хүүхдүүд дээр хийж үзэхэд одоо үр дүн маш сайн гарч байгаа. Сая ярьжсэн процессууд одоо сургалт болон витамины дэмжлэгийн одоо ачаар тийм хурдтай явж байгаа гэсэн багхгүй. Яг энэ аутизмтэй за хүүхдүүд гэж яриад байгаа. За хүүхдүүд дээр ер нь бас яг энэ харилцааны тал дээр бас нэг чухал бас нэг арай өөр байх хэрэгтэй юм шиг санагдаад байна. За яг одоо асран хамгаалагчдын хувьд тэгээ эцэг эхчүүдийн хувьд ер нь яг энэ хүүхдүүдтэй хэрхэн яаж одоо анхан шатны одоо харилцаач гэдэг юм уу те. Тэр зүйл дээр ер нь ямар хөө байвал зүгээр гэдэг юм болоо. За аутизмтай хүүхдүүдийн одоо эцэг эхчүүд тодорхой хэмжээнд хүнд амьдралыг туулж байгаа. Тэгэхээр хүүхэд нь ердийн хөгжиг одоо сургууль соёлд явж чадахгүй, цэцэрлэгт одоо бүрэн гүйцэд хамрагдаж чадахгүй, тэгээд бусад хүүхдүүдийг хараад одоо төрөл бүрээр хилдэг, бусад одоо найз нөхөд нь хараад төрөл бүрээр хилдэг гэх мэтлэн одоо эдийн засаг болон сэтгэл зүйн хувьд бол одоо маш хүнд тийм даваануудыг давж туулж явдаг. Тэгэхээр одоо эцэг эхчүүд аль болох одоо эрт хүүхдэд дэмжиж одоо сургаж өөрсдийнх нь одоо итгэвч хармаалтаас бас хүүхдүүдийн сайжрал одоо маш их хамаардаг. Тэгэхээр одоо эцэг эхчүүдэд хүлээн зөвшөөрөг бол одоо хүлээн зөвшөөрөөд те одоо гэр бүл юм ер нь зэгцтэй байхдаа хурдан үр дүн гардаг шүү дээ те. Тэгэхээр гэр бүлийнхээ хоорондох харилцаануудыг одоо зэгцлэх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь жишээлбэл аутизмтай хүүхдүүдийн эцэг эхчүүд одоо ингээд туулдаг маш их хүнд миний хүүхэд ийм байх ёсгүй те манай удамд ийм хүн байхгүй гэх мэтлэн одоо миний хүүхэд удахгүй хилд орно манайхан сүулт хилд ордог гэх мэтлийн ийм олон бодлоонуудыг одоо давдаг. Тэгэхээр одоо энэ бодлоонуудаа хурдан одоо хүүхдэд дэмжлэг үзүүлж чадах юм бол одоо хүүхдүүд нь хурдан сайжраа явах боломжтой байдаг шүү гэдгийг одоо онцолж хэлье да. Ер нь яг энэ одоо аутизм одоо энэ эмгэгийн тал дээр эрх зүйн орчин ер нь хэрэг гэдэг юм бол таны хувьд ч гэсэн бас нэг хуулийн төслийг ингээд санаачлаад бас нэг хэрэгжүүлж байгаа гэж бас сонссон. Би Дэ парламент гэж захим санал авах одоо хуулийн төслийн санал авах тэр платформ дээр аутизмтай хүний тусгай хуулийг санаачилсан. За санаачлаад одоо
14 хоногийн хугацаанд одоо санал авч байгаа. Гэхдээ одоо яг хөө сайхан сэтгэлтэй найз нөхөд юм уу эсвэл сайхан сэтгэлтэй хүмүүс бол цаашаа ингээд уриалаад түгээгээд өөрсдийнхөө бичлэгийг хийгээд энэ хүмүүст одоо ингээд туслаараа энэ хүмүүс туслах ёстой шүү гэд уриалга гаргаж байгаа хүмүүс маш их байгаа. Гэхдээ өнөөдөр авсан санал маань одоо 7000 болсон байна. Тэгэхээр бид нар дор хаяж 35,000 хүний санал авч ийж энэ бол одоо улсын хурал дээр ажлын хэсэг байгуулагдах бах. Тэгээд 70 орчим мянган хүний санал авч ийж байнгын хороо байгуулагдах юм шиг байлээ. Тэгээд 100 мянган хүний санал авч ийж одоо хуулийн төслийн хэмжээнд яригдах тийм боломжтой юм билээ. Тэгэхээр одоо энэ боломжийг ашиглаад одоо нийт эцэг эхчүүд болон одоо үзэгчдтэй одоо саналаа өгж өгөөрөө гэж одоо уриалмаар байна. 14 хоногийн хугацаанд тий. Одоо хизээ хугацаанд дуусгаар байна. Одоо 14 хоног дутуу байна. Үндсэндээ сарын хугацаанд санал авна. 30,000 хүржээж хилцэгдэх одоо яг ажлын хэсэг нь байгуулагдах юм байгаа тий. Тэгэхээр бас яаравчлаад бас саналаа өгөхгүй бол хугацаа бас нэлээд төгсөн шиг. Доторх заалтуудын хувьд яг юу тусгаж өгсөн байгаа вэ? Тэрийг ер нь тайлбарлаж өгч болох уу? Яг хөө энэ бүхэл одоо төрийн байгууллага болон одоо эдгээр хүүхдүүд төрсэн цагаас эхлүүлээд одоо бүхэл одоо асуудлыг одоо шингээж өгсөн байгаа. Жишээлбэл одоо цагдаагийн байгууллага одоо аутизмтай хүүхдүүдтэй хэрхэн харьцах вэ, хэрхэн таних вэ? Дээрээс нь эрүүл мэндийн байгууллага хэрхэн зөвлөгөө өгж одоо хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ? Дээрээс нь халамжийн байгууллага гэх мэтчлэн одоо энд оролцож болох бүхэл байгууллагуудыг системчилж өгж байгаа асуудал байгаа л та. Тэгэхээр маш одоо өнөөдөр бас телевиз үзэн суугаа үзэгчд маань ч гэсэн хамрагдах боломжтой. Тэгээд бүх юм сорчлоор тий захимаар болдог болсон учраас заавал нөгөө очиж гарын үсэг зурхгүй шүү дээ тий зөвхөн утсаараа та бүхэн маань нэгдэх боломжтой. Тэгээд эргэн тойрны ойр хүрээллийнхэн хүмүүсийг бас ингэж уриалаад нэгдэх боломжтой байна. Тэгээд 10 хэдхэн хоног үлдсэн байгаа учраас одоо бас л тий олуулаад тийм байна. Хоёрох одоо их сургуулийн төвд хандж байгаа хүүхдүүдээс шалтгаалаад ер нь нийгэмд энэ аутизм гэдэг өвчин хэр их ихсэж байгаа вэ гэдэг зүйл мэдэгдэх болов гэж зүгээр бодлоо. Тэгэхээр танаа ер нь яг энэ төвөр ер нь сүүлийн жилүүдэд хэр нэмэгдэж байна хүүхдүүд. За яг уу энэ асуултан дээр бол танигдах гэдэг асуудал байна л да. Танигдаагүй бол одоо хэрэгцээг нь бид нар мэдэж чадахгүй шүү дээ. Гэхдээ одоо бол манай төв тодорхой хэмжээнд танигдсан учраас одоо хүүхдүүд их зорж ирдэг л дээ. Тэгээд ерөнхийдөө аутизмтай хүүхдүүдийн Монгол дотор цаашдаа өссөөр л байх болно. Тэгэхээр энэ дээр төр зэсэг маань бас тодорхой хэмжээнд арга хэмжээ авч одоо хариу арга хэмжээ авч өгөх юм бол одоо цаашдаа тоог нь буруулах боломжтой гэж бодож байгаа. Шалтгаан нь ер нь яг юунаас яваад гэдэг юм бэ? Шалтгаан яг маш их олон шалтгаан байгаа. Тийм тэгээд удахгүй энэ ер нь аутизмын нийгмийн харилцааны эмгэг гэж явдаг байсан бол энэ өөрчлөгдөх одоо бол одоо өөрчлөгдөөд мэдрэлийн хөгжлийн эмгэг гэж нэрлэгдсэн байна. Удахгүй мэдрэлийн хөгжлийн эмгэг нь одоо поли хөгжлийн одоо дутагдал ч юм уу эсвэл одоо юу ч юм өөр нэрээр нэрлэгдээд явах одоо хандлагатай байна тийм. Ихсэж байгаа гэдэг мэдээллийг сонсоос л. Энэ эмгэг одоо угаасаа энэ нийгмийн гарал угсаа тийм тэгээд одоо хүрэн мөнгийг үл хамааран одоо айл бүрт одоо бий болох одоо боломж бүрдсэн байгаа. Тэгэхээр одоо аль болох иргэд маань одоо энэ танаа телевизийг үзэж сууж байгаа эрхэм үзэгчдтэй одоо энэ хуулийн төсөл дээр саналаа өгөөд одоо бидний ажил туслал одоо маш их одоо миний хувьд бол маш их баярлах байна тий. За маш их баярлалаа. Бидний ярилцах хугацаа өндөрлөх төгсөн байна. Тэгээд төгсгөлд нь бас магадгүй яг аутизмтай юм эмгэгтэй хүүхдүүдтэй гэр бүлүүд ч гэх юм уу тий. Юм бол бас нэг зөвлөгөө багахан зөвлөгөө өгвөл эцэг эхчүүдэд. Зөвлөгөөний хувьд яг энэ олон улсаас гаргаж байгаа одоо аутизм дээр төрөл бүрийн эмчилгээ, төрөл бүрийн одоо суулгаас, төрөл бүрийн нөгөө нэг систем зайлтай их хэсгийн гэх мэтлэн маш өндөр үнэтэй ийм үйлчилгээнүүд дэлхийд гарсан. Гэхдээ яг зөв байгаа болсон одоо дэмжлэгийг олж чадах юм бол маш хурдан сайжрах боломжтой байдаг. Тэгэхээр одоо зөвлөгөөгөө
одоо манай байгууллага зууч дээр бусад одоо энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд руу залгаж одоо яг хаашаа очиж эхлээд ямар үйлчлэг авах вэ гэдгээ маш сайн тодруулаад одоо зөв чигээ сайн гаргаж яваарай гэж л одоо хэлье да. За маш баярлалаа. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ, өнөөдрийн зочноор оюурах аутизмтай хүүхдүүдэд үйлчлэх төвийн хүний их эмч Мөнх Эрдэнэ оролцлоо. За хамтаас үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш энэ цагта иргүүлцлаа. Тэр баяртай.